За одоо энэ бэлийнхаа үзүүрийг хуруу хэсгийг яаж битүүлэх тухай үзүүлье. За энэ бол үндсэндээ оймсны урдлыг битүүлдэхтэй адилхан. Ингээд хоёр талаас нь энэ бүх гогцоонуудаа хоёр хувааж ингэж авчаад тэгээд хоёр талаас нь адилхан хоёр хоёрыг аваад явна. Энэ үзүүрээс хоёрыг аваад энэ үзүүрээс хоёрыг аваад нөгөө талдаа энэ үзүүрээс хоёрыг энэ үзүүрээс хоёрыг аваад яваад. Тэгэхээр энэ маань одоо ийм нэхэстэй болоод хурууны маань бэлийн маань үзүүр ингэж гарч ирнэ. За энийг та нарт яаж хийхийг үзүүлье. За одоо эндээс нэгж байгаа учраас энэ зөв талаасаа ингэж аваад за энэ эсрэг талдаа болохоор энэ талаас аавна гэсэн үг. Тэгэхээр нөгөө нуруу маань чигт гарч ирнэ. Талаасаа ингээд хоёрыг ингэж хамтд нь аваад нэг хоёрыг ингэж аваад энэ мэтчлэнгээр нэгсээр агаад голдоо яг энэ голдоо энэ талдаа 3 нөгөө талдаа бас 3 юм одоо хоёр зүүнийхээ хоёр талд нь 5 гогцоо үлдээ 3 биш 5-5-ыг үлдээ гэдэг болтол нэхэд. За ингээд нэхэд энд 4 хоёр үзүүрт нь 4-4-ийг үлдээчлээ. Хоёр зүүндээ хоёр талдаа. Тэгээ эндээс утсаа ингээд тасалж аваад энийг нөгөө тэгнэндээс үлнэ. Тэгнэндээс үлчинэ. За эндээс одоо бид нар бичүүлж байна. Яг нэгж байгаа юм шиг энэ дундуур оруулаад бичдэг. Ихнийхээ ингэж оруулаад тэгээд дараачихаа утаснаас ингэж аваад гэж суулчин тэгээд энэ ихнийхээ нэг суглаад жоохон ингэж чангалчнаа. За мөн адилхан энэ рүүгээ оруулаад энийг асуулаад өчнө.
За ингээд татаж гаргаж ирж нөгөө тал руу дотор тал руу оруулаад энтэй бэхлээд чана. За ингээд бэхэлжлээ дараа нь юугаа энэ хэсэнтэй оруулаад ингээд сайхан утсаа шингээ гэдэгч өрөхгүй болгоод янз бүрийн аргаар л хүмүүс хийсэн байд. Би бол ер нь жоох ингээл хийчихдээ. Энэ нэгж байгаа тэв нь маань жоох үзүүргүй байвал сайн утсаас эмлээд байхгүй. За ингээл боллоо. За ингээд хурууныхаа бэлэнийхаа үзүүрийг одоо ингээд битүүлээд ийм болгочлаа. За бэлэн болсон бэлээ маань бол хоёр үзүүр нь эрхүү хурууных нь үзүүр бол ийм өшөө дээр нь ингээд нөгөө талаасаа харуул нэг ийм бэлий болж байна да. За тэгээд дотор талыг эргүүлж ягаад энэ сул утаснуудаа сайхан шингээгээд оёд өчгөн. Тэгэхээр зэрэг бэлигээ эргүүлээд харахаар дотор талдаа бол цэвэрхээ гоё харагдана ингээд. Иймэрхүү байна. За ингээд бичлэг маань таалагдсан бол та нар миний YouTube дээр байгаа каналаас сувгаар үзэж байгаа бол лайк дараад өгөөрэй. Эсвэл subscribe хийхээ мартав. Энэ одоо надад их урам өгж байгаа. Түрүүчийн бичлэгнүүдээс та нар минь зөндөө олон хүн одоо өөр дээр шеэр хийж авсан харагдсан. Тэгтээ та нарыгаа бас надад урам хайрлаад одоо subscribe юм уу эсвэл лайк эрхийн хуруугаа ингээ газаалгаа дардаг да тий. Ингээ дараад өгвөл их баярлах байна. За баярлалаа.